Hi guys, хоб болонгийн хаан цоо шинхэн дугаарт тавтай морил. Okay guys, we're back with our weekly recap. Тийм ээ манайхаа ингээ хэдүүлээ weekly recap хийх гэж сууж ийн. Нэр өнгөрсөн 7 хоногт орсон weekly recap-аас хойш нэлээд удажчихсан байл. Ер нь өнгөрсөн 7 хоногт weekly recap ороогүй юм уу? Ер нь айгүй удчихсан байлаа анзаараадсэн чинь тийм болохоор ер нь ярих зөндөө их юмнууд байгаа. Түүнээс гадна зарим одоо болсон одоо ярих гэж байгаа мэдээлэлүүд болохоор дөнгөж сая хэдхэн хоногийн өмнө гарч ирсэн ч юм уу те өнгөрсөн 7 хоногт гарч ирсэн зүйлүүд байгаа. Түүнээс гадна тэрний өмнөх 7 хоногт бас болж өнгөрсөн. Гэхдээ би өмнөх weekly recap дээр оруулж амжаагүй тийм зүйлүүдийг бас давхар ярих юм шүү, окей? За ингээ хэдүүлээ шууд эхнийхээс дөрөвгөө орцгоё. Хүй та нар маань нэрээ гэртээ айгүй гоё dinner party-нуудыг host хийх туртай юу? Них гоё найз нөхдөд уудаж байгаа адилтай гой амттай хоолнуудыг хийгээд л найз нөхдөд гой дарсаар дайлаад л те dinner party-нд хамгийн зохицдог alcoholic drink бол яалтчгүй wine дарс байдгаа манайхаа тий. Та бүхэндээ ануу 200 жилийн түүхтэй Франц улсын Бордо бүс нутгийн маш алдартай wine brand болох Calvaig санал болгосоор байгаа байлээ. Calvaig зөвхөн Францд алдартай биш, зөвхөн Европт алдартай биш, дэлхийн 110 гаруй улсад төгж чадсан, өөрсдийнхөө чанар нэр хүндэд тогтоож чадсан ийм брэнд байгаа. Тэгэхэд дэлхий дээр 3 секунд тутам нэг Calvaig bottle задардаг гэсэн ийм статистик байдаг. За тэгээд Calvaig брендийн улаан, ягаан, цагаан, ориглон дарс гээд 30 гаруй төрлийг нь World Wine компанийн маань Монголдо импортлон оруулж ирдэг байгаа шүү. За тэгээд Calvaig худалдаж авахыг хүсэж байгаа бол World Wine дэлгүүрийн бүх салбаруудаар очиод худалдан авалт хийх боломжтой. Эсвэл бол World Wine CGM гээд онлайнаар захиалгаа өгөөд хөргүүлээд авах боломжтой. Түгээрч барахгүй том сүлжээ дэлгүүрүүдээр ч гэсэндээ Calvaig худалдаалагдаж байгаа. Тэрч битгий хэл 21 аймагуудаар ч гэсэндээ Calvaig байгаа шүү манайхаа. За тэгээд Calvaig шиг сайн, чанартай, амттай дарс сайхан яриа өрнүүлж сайхан дурсамжийг бүтээхэд тусалдаг. Cheers guys, let's have some Calvaig. За тэгэхээр манайхаа эхний ярих гэж байгаа зүйл болохоор Billie Eilish-ийн тухай байгаа. Billie Eilish маань өөрийнхөө тоглолтыг явж байгаа гэдэг та бүхэн маань бол зарим нь мэдж байгаа байх. Ялангуяа Billie Eilish-ийн фэнүүд бол тэ сайн мэдж байгаа байх. Өөрийнхөө World Tour болох Hit Me Hard and Soft гэд тэрхүү аялын тоглолтоо хийгээ явж байгаа. Энэхүү тоглолтоороо 10 сарын 9-ний өдөр Майамид тоглолт хийжээ. Тэгсэн чи яг тэр Майамигийн үеэр нэгэн клип тархсан байгаа. Тэгээд TikTok дээр тархаад тэгээд бөө юм болоод хэвлэл мэдээлэлээр гарсан байгаа. Тэрний юу вэ гэхээр Billie Eilish яг тоглолтын дундуур өөрийнхөө Guess гэдэг дуугаад дуулчаад тэгээд тайзнаасаа буугаад нэг дуучид явдаг штэ тэ ингээд audience-ийнхаа хажуугаар уртлаар нь ингэж явж маавал ингээл фэнүүдтэйгээ гар мар барьж мараал high five энэ тавьж маавал тайста чи шүү би шүү энэ гэж магаал тэ. Тэгээд амар тийм дотн байдлыг үүсгдэг. Тэгээ заримдаа нөө фэнүүд нь тэр хайртай дуучидтай ингээл бэлдсэн одоо янз бүрийн бэлэгсэлтэй өгдөг ч юм уу нүдний хашил мэлэг тайлаад өгчсэн зүйл одоо жишээ нь байжсэн та нар харснууд нэг фэн Lady Gaga-гийн концертын дээр ингээд шууд өөрийнхөө нүдний шилээд тайлаад Lady Gaga өгсөн гэсэн чинь Lady Gaga тэрийг шууд авангуудаа үнэхээр зүүчгсэн гэсэн чинь тэр хүн инстэ шинээс авсан $800 шил байсан чинь Lady Gaga ингээд тоогоод авчихсан штэ энэ гэл тиймэрхүү юм ярьж байсан. За ямарчсан RSO team хийдэг те. RS-ийн дундуур явдаг. Яг team зүйлийг ингээ хийгээ явж ижээ тэгсэн чинь нэгэн залуу яг одоо үсрээд ч гэх юм уу те нэг тийм barricade-ууд байгаа штэ те ингээд төмөр нэг харшлагнууд тавьчихсан те тэгсэн чи яг тэрэн дээр ингээд баг гарч зогсож байгаа тэр залуу ингээд Billie Eilish-ыг yank хийгээд ингээд татж байгаа нь харагддаг байгаа нэг орон янс руу ингээд яг татж байгаа аахгүй. За тэгээд яг ингээд Billie Eilish ингээд татагдаад байжсэн чинь угаасаа хажуугаар нь 2 3 бие хамгаалагч нар явж л байгаа юм л да. Тэгээд яг тэр бие хамгаалагч ингээд тэр залууг болиулах гэсэн чи ашгүй түүнээс гадна тэр бие хамгаалагчаас гадна яг тэр залуугийн хажуугаар нь зогсож исэн зөндөө олон фэнүүд өөр одоо фэнүүд нь тэр залууг бас ингээд болиулах гад ингээд түлхдэг байгаа түлхээд ингээд аргашаага болгодод тэгсэн чи тэр залуу ингээд аргашаага ингэж одоо явж байгаад унж байгаа нь бол харагддаг байгаа. За тэгээд тэр залууг унсныхын дараагаар ингээд яг тэр өөр security guard-нууд ирж байгаа нь харагддаг. Ингээ хамгаалалтын ажилтнууд нөгөө хаана энэ төр гэдэгтэй ирж байгаа нь бол харагддаг. За тэгээд түүнээс гадна манайхаа нэгэн охин
Яг тэр Billie Eilish-ийн тоглолтын дээр байсан яг тэр хавьд нь зогсож исэн бас нэг өөр фэн болох нэг охин яг энүүгээр далимдуулаад айгуу тийм popular viral болсон байгаа. Тэгээд нэр нь болохоор Red Bandana Girl гэж байгаа байхгүй юу. Ягаад гэвэл тэр тоглолтын дээр яг тухайн үед тэр охин ингээм улаан өнгийн бандана юм толгойн зүйлт ингээд алчуур зүүчсэн мэс ахгүй. Тэгээ тийм учраас хүмүүс Red Bandana Girl гэдгээр амар сайн мэддэг болсон. Ягаад энэ охин ингээд viral болоод тахвай гингүүд яг тэр залууг аргашаа ингээ ухраад унжаахт нь яг араас нь ингээ очиод тэ ингээ ууралж байгаа нь харагддаг байхгүй юу. Одоо standing up for Billie Eilish гэсэн үг байхгүй юу. Одоо Billie Eilish-ийг өмөрөд чи яах гэж ингээ хүний ингэж байгаа юм бэ энэ төр гэж тэ тиймэрхүү зүйлийг ингээд Billie Eilish-ийг өмгөөлж байгаа нь ингээ харагддаг байгаа. Тэгээд ингээ яг тэр залуу дээр очиад оо яасан яг юу гэж хэлж байгааг мэдгүй л дээ тэ угаасаа дууж юм байхгүй. Тэгээ ерөнхийдөө ингээл байгаа нь ингээ харагддаг байхгүй. Тэгээ хүмүүс oh my god she's a girl's girl тэстэ үнэхээр энэ охинтой найзалдаг найзууд бол найзууд нь үнэхээр азтай одоо охтууд байдаг бахтаа ингээл те амар ингээд girl's girl юм байна эмгтээчүүдийг те ингэж хамгаалдаг тэгээ шууд ингээд энэ залууг чи яагаад тэгж байгаа юм Billie Eilish энэ төргээд очиод өмөрч байгаа нь л харагдаж байна үнэхээр бахархмаар байна энэ төр гэж хэлсэн. Тэгээд энэ охин яг ингээд тэр залуугаа өөдөөс ингээд зогсож байхад нь яг тэр үеэр нь одоо security guard-нууд нь хурж ирээ тэр залууг барьж авдаг байгаа. Тэгээд өстой мундаг байна. Тэр security guard-нуудыг хурж иртэлчихэд наа залууга зүгтаалагч гуухан шигтэй ингээд байлгаж ясан байна дэр гээд тийм юм ярьсан. Тэгээд энэ охин бол ингээд та нар TikTok дээр Red Bandana Girl гэнгүүт шууд гараад ирэн заяа. Энэ охин бүр айгүй алдартай viral болсон. Тэгээд энэ охины TikTok аккаунтыг нь хүмүүс хайж олоод энэ охиноор edit энтрүүд хийгээд ер нь айгүй одоо алдартай болж байгаа юм. За тэгээ энэ залуугийн хувьд гэх юм бол тэрхүү venue-нээс хөөгцсөн гэсэн угаас ойлгомжтой тэ хамгаалагчдын хамгаалтын албаныхан одоо хөөж гаргасан юм байна лээ. Гэхдээ одоо цагдаагийн газраас мэдээлсэн нь болохоор ямар ч тийм одоо charge бол press хийгдэггүй байсан гэсэн одоо Billie Eilish ерөөсөө энэ залууг ерөөсөө тэгж цагдаад өгье энэ төр гэсэн бодлогүй байгаа юм шиг бол ямар ч тийм одоо хэрэг үүсгээгүй байгаа гэдгийг цагдаагийн газрынхан мэдээлсэн байгаа. За ийм юм болсон байна Billie Eilish-ийн хувьд. За тэгээд хэдүүлээ одоо дараагийнхаа ховж өрөөгөө орцгоо. За дараагийн ховж болохоор манай хаан Kylie Jenner-ийн тухай тэр тусмаа King Kylie era буцаж ирсний тухай байгаа ийм ховж байна. Та нар бас энийг сошиал медиагаар айгүй харсан байх сүүлийн 7 хоногт үнэхээр газар авсан байгаа. King Kylie era revival. King Kylie era буцаж ирлээ те. Тэгэл бөө юм болсон байгаа. За King Kylie era гэж яг юу юм бэ гэж те хэрэг мэдэхгүй хүмүүс байгаа бол тайлбарлаад өгье. Яг Kylie хүүхэд төрүүлэхээс өмнө одоо 2 хүүхэдтэй те Stormy хамгийн эхнийхээ хүүхдийг төрүүлэхээс өмнө Travis Scott энтертэй орооцолтохоос өмнө яг нэг залуухан охин байсан шүү дээ нэг 17 18 19-тэй те яг тэр үеэрээ үнэхээр одоо галж исэн үе нахгүй Kylie Jenner бүр үнэхээр л ингээл галзуу it girl гэж бол тэрийг хэлдэг байсан. Тэгээд Kylie бүр үнэхээр ингээд сошиал медиа дээр ялангуяа Snapchat-н дээр амар active байдаг. Угаас ер нь тэр үед ингээд хүмүүс амар Snapchat-ыг хэрэглэдэг байсан те. Тэгээд Kylie, Kim хоёр бол үнэхээр их хэрэглэдэг байсан. Ялангуяа Kylie тэгээд бүр ингээд бараг л кино шиг юм хийгээл найзуудтайгаа шоуж байгаа харуулаад л те. Тэгэл ингээд Kimтэй нийлээл ингээд нэг тийм кино шиг Snapchat story интернүүдийг фильм хийж тавьж мавдаг байсан. Ер нь тэгэл үнэхээр Snapchat-ны queen байсан. That was such a good one. Yes. All right, Kim, I might cry. I'm gonna run. I love you. Love you. All right, bye. Oh, Harry. За тэгээд яг тэр үеэр өөрийнх нь одоо стил нь тэгээ Asterix ч гэсэндээ шал одоогийнхоос нь өөр байсан. Яг тэр үеийнх нь Asterix нь юу байсан бэ гэхээр Barry гэж ярьдаг. Тэгээ үнэхээр тийм баста амар тийм baked makeup. Тэгээ үнэхээр баста амар зузаан makeup төрөх ч гэсэндээ overlined lips заяа. Бүр ингээд тэгээ уруула амар хэтрүүлээд ингээд одоо хүрээлэгчээр зурчихсан. Тэгээ уруула том болгож харагдуулах гэдэг. Тэгээд заавалчгүй matte lipstick. Ерөөсөө юм gloss энэ төр бол тийм гялалцсан юм биш. Matte тийм хуурай lipstick. За тэгэнгүүтээ baked face буюу одоо ингээд иймэрхүү одоо бол тэ орчин үед иймэрхүү glowy makeup-нууд амар одоо Asterix байгаа даа тэ одоо орчин үед 2015 16 оны үеэр болохоор baked makeup бол тэ амар viral байсан. Та нар бас мэдж байгаа эмэгтэйчүүд маань мэдж байгаа бах тэ ингээ бүр ингээ пудрээр ингээ амар bake хийдэг тэ. За түүнээс гадна бүр ингээ үнэхээр амар contouring
Тэ сүүдэр мүдэр степер амар тавьдаг тэ ингээл сүүдэр мүдэр тавьсан. Ингэсэн хүүхнүүд л явдаг байсан те. За түүнээс гадна browse on fleek гэдэг үг тэр phrase бол амар алдартай болж байсан. Eyebrows on fleek, the fuck? Who invented this eyebrows on fleek shit? Like, I can't get these motherfuckers right. Like, I can't never learn this shit. Тэр нь болохоор бүр ингээд хүмүүсгөө амар зурдагтай өстө бүр ингэж хараар ингэж зураал бүр shape энэ төр хийж байгаа л тэгэнгүүтээ энэ одоо хөмсгнийхөө гадуур дээгүүр дагуур нь ингээд бас bake хийгээл powder түрхээлтэй concealer түрхээлтэй ингэс нэг brows on fleek тийм хөмсөг зурдагаас ер нь бол амар heavy makeup гэсэн. Үнэхээр зузаан heavy makeup. За тэгээд түүнээс гадна Kylie-гийн өөрийнх нь одоо тэр Barry era-гийнх нь үеэр юу вэ гэхээр амар олон өөр өнгөний одоо үснүүдийг зүүдэг байсан. Парикнуудыг зүүдэг байсан. Нэг хэсэг та нар санаж байгаа бол ингээд үсээ нэг ногоонч гэх юм уу те нэг тийм teal гэж өнгөдөг шүү дээ. Тийм ногоондоо нэг тийм өнгөтэй болгож исэн, үсээ ягаан болгож исэн. Ер нь янз бүрийн өөр тийм өнгөтэй үснүүдийг зүүдэг байсан. Түүнээс гадна амар тийм accessory-нуудыг хэрэглэдэг байсан юм шүү. Accessories бэ гэхэлэр ийм одоо durag гэж ярьдаг шүү дээ те. За тэрэн дээр хэдүүлээ орон заяа. Энийг бол ингээ хүмүүс хар хүмүүсээ дуурайсан гэж ярьдгийн. Одоо durag гэдэг чинь бол яг л хар хүмүүсээ ингэж зүүдэг ийм алчуурнууд байгаад байгаа шүү дээ, тийм алчуурнуудыг зүгэл тэгэл Kylie чинь шүд мүдэндээ ингээд ийм алмаз хийгээл ингэж зураг мурга хавуулдаг байсан. За тэгээд ер нь нэг team era гэсэн. Тэгээд тэр үед чинь яг Kylie өөрийнхөө BBL-ыг хийлгэжсэн. Хөхөө хийлгээд ингээ BBL-ыг хийлгээд тэгэл яг тэр үеийн чинь body type нь тийм байсан шүү дээ. Thick гэж ярьдаг. Бүр амар том бөхстэй хөх мөхөн ч гэсэн ингээл том тэгсэн мөрлөө айгу нарийнхан бэлхүүстэй те. Яг тийм байсан үе нөхгүй Kylie Jenner. За тэгэл тэр Snapchat-аараа баахан ингээл те найзуудтайгаа шоудаж муудаж байгаа амар тийм cool байгаагаа ингэж харуулдаг байсан. Тэгээ ер нь Kylie бол үнэхээр амар тийм it girl. За тухайн үед бол it girl гэдэг үг ерөөсөй байгаагүй. Угаасаа it girl гэдэг чинь бол сүүлд 2022 23 онд гарч ирсэн хиллэг байгаа те. Яг тухайн үед бол болохоор үнэхээр Barry гэж яригддаг байсан заяа. За тэгээ яг энэ үеэрээ ч гэсэндээ 2015 оны 11 сард өөрийнхөө Kylie Cosmetics брэндээ launch хийжсэн. Тэгээд Kylie-гийн тэр cosmetic брендийнх нь хамгийн ихнийх нь products-ууд нь юу байла? Overline хийхтэй тийм одоо matte lipstick combo-нууд гэдэг байсан шүү дээ. Уралынхаа хүрээлэгчтэйгээ тэгэл matte lipstick-тэйгээ. Тэгэл яг тэр чинь бол үнэхээр амар viral болж исэн. Үнэхээр амжилттай болсон бизнес байгаа. Яг тэр Kylie Cosmetics-ийн 90 үе гэсэн үг. Тэрийг King Kylie era гэж ярьдаг. Ингээ хүмүүс тэгж дууддаг усахгүй Kylie-г хатан хаан ч энэ гэхгүй Queen Kylie энэ гэхгүй хаан Kylie бүр хаан гэж байгаа байхгүй юу. Тийм одоо хочтой байсан юм аа Kylie. За тэгээ сүүлийн хэдэн жилүүдэд бол ингээ Kylie хүүхдүүдтэй ч болсон одоо Travis Scott-оос салаад өөр хүндээ одоо date хийж байгаа тэ Timothy Chalamet шал өөр vibe-ний хүн. За тэгээ ер нь цаг үе гэсэндээ өөрчлөгдсөн. Тухайн үеийн 2016-17 оны social media ямар шохон байлаа. Одоогийн тэ 2025 оны 10 жилийн дараах social media ямар байгаа вэ? Хүмүүс сонирхож байгаа зүйл энэ төр шал өөрчлөгдсөн болохоор Kylie өөрчлөгцөөр одоогийн байгаа aesthetic нь болохоор clean girl. Одоо тийм aesthetic хүмүүс амар дуртай болсон шүү дээ. Clean girl гэдэг нь бол ер нь бол Hailey Bieber-ийн анх гаргаж ирж байсан тийм clean girl aesthetic. Амар тийм цэвэрхэн, амар тийм minimal makeup. Бараг ингээд нүрэ будааг юм шиг тийм makeup, нэг сүртэй амар зузаан makeup энэ төр бол биш. Зүгээр нэг жоохон concealer энэ төр хэрэглээлтэй нэг гялалзаж мэлэлцсэн тийм dewy makeup хүмүүс айгу хийх дуртай болчихсон. Тэгээ ер нь өмсөж байгаа хувцс мовсон ч гэсэндээ амар тийм minimal айгу тийм цэвэрхэн охтуудын aesthetic илүү одоо viral болчихсон гэсэн үг. Тэгээд тийм болохоор Kylie ч гэсэндээ одоо яг тийм aestheticтэй байгаа. За тэгсэн чинь Kylie 10 сарын 11-ний өдөр King Kylie era-га буцааж авчрах гэж байгаа гэдгээ announce хийсэн байгаа. Нэг тийм богинохон teaser цацсан байхгүй юу. За тэгээ энэ teaser нь бас маш одоо учиртай заяа. Хэрв та нар санаж байгаа бол яг тэр King Kylie-гийн era-гийн үеэр тэ 16 17 оны үеэр Kylie амар ингэж одоо дагаж follow хийж шүтдэг байсан хүмүүс бол сайн мэдж байгаа байх. 2016 оны 3 сарын 31-ний өдөр Kylie Glosses гэдэг нэртэй ийм одоо trailer ч гэх юм уу нэг тийм промо бичлэгийг цацчихсан. Яг өөрийнхөө Kylie Cosmetics-тэй зориулаад нэг тийм одоо шинэ бүтээгдэхүүнүүдийг сурталчлах гэжсэн байхгүй юу. Тэгээ тэрэндээ зориулаад ингээд тийм промо видеог гаргаж ирсэн. Тэр нь бол яг л нэг тийм клип шиг зав нэг 2-3 минутын бичлэг байгаа байхгүй юу. Тэрэн дээр Kylie өөрөө тоглодог яадаг вэ гэх ингээд машин энэ төр унж яваад л тэгэл өөрөө яг тэр нөгөө нэг миний саяны ярьсан aesthetic байж тэ амар тийм makeup тэгэл тийм durag энэ төр өмсч зүүж мүж гэсэн тэ. Тэгээ нэг тийм Barry girl-ийн одоо
aestheticтэй байсан. Тэгээд нэг 3 4 найзуудтайгаа ингэж машин явж мавжгаад ингээ хэрэгт орооцолдоод баривчлагдаад шоронд орж байгаагаар тийм одоо бичлэг байсан байхгүй. Тэр нь болохоор тэрхүү өөрийнх нь шинэ гарах гэжсэн бүтээгдэхүүнүүдийнх нь промо нээсэн. За тэгсэн чинь одоо яг сая 10 сарын 11-нд гаргасан teaser нь болохоор өчтдээ яг энэ саяны миний ярьсан Glosses гэдэг промо бичлэгнийх нь одоо continuation юм шиг үргэлжлэл юм шиг одоо 2 дугаар ангин чих юм уу тийм юм шигээр ингэж харуулсан. Ягаад гэвэл Kylie Jenner ингээ хоёр одоо guard-нуудлага авахгүй одоо харгалзагч одоо гяндангийн харгалзагч нар ингээд Kylie-г юу яачихсан кафе хийчихсэн шоронгоос гаргаж байгаагаар ингээд харуулдаг. Алхаж байгаа нь ингээ харагддаг байхгүй. Тэгээд нэг хэдхэн секундын л team teaser байсан. Тэгээд King Kylie гэж гардаг хамгийн эцэст нь. Тэгээд Kylie Jenner-ийн яг Snapchat-ийнх нь QR code нь гардаг. Тэгээд зөвхөн Snapchat дээр одоо энэ хөө бүтэн бичлэг нь цацагдах болно гэдээ тэрийг ингээд зарладаг байгаа. Тэгэл хүмүүс oh my god Kylie Jenner буцаад Snapchat-та хурж ирэх гэж байгаа юм байна. Буцаад Snapchat-ыг хэрэглэдэг болох гэж байгаа юм байна. Буцаад нөгөө нэг King Kylie era-лагоо явах гэж байгаа юм байна гэл хүмүүс та жоохон ухаан санаагаа алдсан байгаа. За тэгээд яг энээсээ 2 хоногийн дараагаар 10 сарын 13-ны өдөр яг энэ хүү үндсэн бичлэг нь цацагддаг байгаа. Glosses Part 2 гэдэг ийм тайлбартай гарчигтай байсан. Яг л үнэхээр тэр нөгөө нэг баг 10-аад жилийн өмнө гаргаж ирсэн. Тэрхүү Glosses гэдэг одоо бичлэгнийх нь промо бичлэгнийх нь үргэлжлэнэ гэдэг нь бол ингээ харагдсан байгаа юм. За тэр бичлэгэн дээр нь юу гаргадаг вэ гэхээр ингээд Kylie Jenner шоронгоос гарч байгаагаар одоо харагддаг байгаа. Ингээ шорондоо ингээл бас шоронд байгаа мөртлөө ингээл бас нүүр мөрөө будаал байгаа маа нүүр мөрөө будаалтай толны өмнө тэгж мэгэл за тэгэнгүүтээ дахиад нэг interrogation хийлгэж байгаа юм шиг байгаа. Ярилцлаганд орол те за яг үннээ хэл өстой гэмт хэрэгээ хийсэн одоо тэр мэрийг хэлмээл гэлтгсэн чинь Kylie Jenner my lips are sealed те би ерөөс юу ч хэлэхгүй надад хэлээд байгаа юм байхгүй гэл ерөөс юм хэлэхгүй. За тэгж жагаад одоо шоронгоос гарч байгаагаар одоо харуулдаг байгаа. Тэгээд яг шоронгоос гарсан чинь одоо яг тэр тухайн шорондноос хүмүүсэндээ oh my god she's out гэлтэй тэгж мэгэл яана нөгөө Kylie Jenner чинь гарчглаа штэ шоронгоос энэ гэж ярьж мараад тэгээд шоронгоос хин ирж одоо авж байгаа вэ гэхээр тосч авж байгаа вэ гэхээр Kris Jenner тэ ээж нь ингээд машинтайгаа хурж ирчихсэн. Тэгээд машиных нь дугаар дээр нь одоо дугаарынх нь оронд King Kylie гэж биччихсэн. За тэгэл Kylie Jenner машиндаа суугаад юугаа урдлынхаа одоо юмыг онгоолгоод харсан чинь ингээ машинд нь баахан өөрийнх нь нэг Kylie Cosmetics-ийн бүх нөгөө нэг хамгийн iconic байсан бүр ингээ хамгийн анх лонч хийсэн цагаас хойш байсан хамгийн iconic гэсэн тэрхүү бүтээгдэхүүнүүд нь ингээд харагддаг байгаа. Тэгэл Kylie чинь гэж ойрлж мөрлөлтэй. Тэгээд ингээд дуустдаг байгаа. Тэгээ ер нь энийгээрээ юу харуулж байгаа вэ гэхээр миний саяны түрүү ярьсан King Kylie era буцаж ирж байна гэдгийг харуулдаг байгаа байхгүй. Тэг ягаад энийг одоо хийх болж байгаа вэ гэхээр энэ King Kylie era-га одоо буцааж авчирж байгаа вэ гэхээр Kylie Cosmetics-ийн 10 жилийн ой болж байгаа юм. 10th anniversary тийм учраас одоо энэ хүү айн баяртай зориулаад King Kylie era-га буцааж авчираад Kylie Cosmetics дээр зарагддаг байсан хамгийн өөрсдийнх нь ингээд хамгийн их зарагддаг байсан хамгийн одоо successful гэсэн тэрхүү бүтээгдэхүүнүүдийг дахиж авчирж ингээд шинээр лонч хийж гаргаж байгаа юм байна л худалдаалж байгаа. За тэгээд юу гэж манайхаа яг тэр 10 жилийн өмнө яг тэрхүү нөгөө ихнийх нь Glosses гэдэг бичлэг цацагдахад бол нэгэн дуу одоо тоглогддог байгаа арталт нь. Тэр нь болохоор Terror Jr гэдэг одоо тийм artistуудын 3 Strikes гэдэг ийм нэртэй дуу байсан байхгүй юу. Тэгээ тэрийг ингээ хүмүүс сонсчоод яг тухайн үед яана Kylie дуулаад байна штэ. Энэ өстө бүр яг Kylie-гийн холоо байна. Terry Jr гэдэг хамтлагийн чинь яг гол vocalist нь artist нь бол Kylie Jenner байсан юм шүү. Нууцхнаар те ингээ худлагаас яг хүмүүс зарлахгүйгээр ингээ дуулаад байдаг байсан юм шүү гэх хүмүүс бөөн болж исэн. Тэр тухайн үед болохоор ерөөсө Kylie тийм миний хоолойч гэж хэлээгүй, гүүж гэж хэлээгүй. Зүгээр одоо энэ олон жилийн туршид те хүмүүс бол тэрийг Kylie байсан л гэж боддог байсан. Окей. За гэхдээ одоо 2025 онд энэхүү Glosses Part 2 гэдэг одоо энэхүү бичлэгийг хийхдээ дахиад яг энэ хамтлагийн Terry Jr гэдэг хамтлагийн 4 Strike гэдэг одоо энэхүү дуун ашиглагддаг байгаа. Тэр дуун дээр нь болохоор манайхаа яг үнэнгээсээ Kylie
дуулдаг. Одоо бүхлээр нь дуулдаггүй ингээ feature хийгддэг гэсэн үг. Feature хийгдээд нэг хэсгийг нь дуулдаг юм байна лээ. Тэгэд Kylie яг энэ тал дээр одоо хариу өгсөн байгаа. Урд нь намайг болохоор ингээд хүмүүс яг тэр 10-аад жилийн өмнө хийсэн бичлэгэн дээр хүмүүс намайг одоо Tenor Junior гэдэг хамтлагийн vocalist гэж бодоод намайг тэр дууг дуулсан гэж бодоод хүмүүс айгүйх тийм юм ярьдаг байсан. Гэтэ тэр бол худлаа rumor байсан. Би бол тэр байгаагүй. Гэхдээ би яг тэр хүмүүсийг тэгж ярьдаг байсан болохоор тэрийг ашиглаад яг үнэн болгоё гэж бодоод энэ удаад энэхүү Four Strikes гэдэг дуун дээр ингэж яг өөрөө дуулсан гэдгээ хэлсэн байгаа. Тэгээ энэ нь болохоор Kylie Jenner-ийн хувьд бол debut одоо дуучных нь хувьд debut нь байсан. Хамгийн анхных нь уран бүтээл нь байсан заяа. Тэгээ өөрөө хэлсэн энэ бол миний debut одоо solo энэ бол биш штэ. Энэ чинь бол debut feature гэж ярьсан. Хамтарч дуулсан тийм одоо анхны хамтрал маань байсан гэдгээ зарсан байгаа. Энийг нь одоо хүмүүс ингээл постноос нь харчхаад те хэвлэл мэдээллийн амар суртай бичил хэвээр Kylie Jenner дуучнараа дебюгээ хийлээ. Her first debut as an artist, as a singer гэж мэгэл за амар суртай юм гарчиг марчигтай юмнуудыг хэвлэл мэдээллийнх нь тавьжсэн байгаа. За тэгээ манайхаа энэхүү дуун дээр нь ч тэр за тэгээд энэ ер нь King Kylie гэдэг энэ яриагаа буцааж авчирч байгаа дээр ч тэр ер нь айгүй тийм таалтсан санал сэтгэлдлүүд байгаа. Одоо фэнүүдийн хувьд гэх юм уу. За зарим интернет дээр хүмүүс юу гэж үзэж байна вэ гэхээр oh my god, billionaires are so bored гэж ярьж байгаа хгүй. Энэ тэрбумтнууд өстой үнэхээр хийх юм одоо олж ядах юм аа. Тэгээ үнэхээр амар ийм л одоо уйдчихсан байдаг юм бах та бүр ингээд хийх юмаа хийгээ явж байхгүй одоо энэ Kylie Jenner бүр ингээд дуудуулж эхлэх юм гинэ what the fuck гэж ярьж байгаа дэ ингээд сөргөөр харж байгаа хүмүүс байгаа байхгүй. Тэгээд одоо юу гэсэн үг юм бэ King Kylie era буцааж авчирна энэ төр гэж одоо юу гэсэн үг юм те. Ер нь яаж тухайн үедээсээ одоо эргэн үеийг буцааж орчин үед авчрах юм бэ? Тийм байдаггүй шүү дээ. Надад чи ямар тэг aesthetic vibe бол яг тэр тухайн одоо цаг мөчийг шинэ өөр мөчөд бол те өөр онд авчирна гэж байдаггүй шал мангар юм яриад байгаа энэ гэсэн те тийм зүйлийг ярьж байгаа юм. За эсгүй бол ингэж ярьж байгаа хүмүүс байна. За King Kylie era те яг тухайн үед бол Kylie үнэхээр cool байсан, үнэхээр байр байсан, үнэхээр гоё байсан те. Тэгээ тэр бол үнэхээр King Kylie era бол үнэхээр мундаг era бол байсан. Гэтэ бол тэрийг бол одоогийн Kylie хизээч буцааж авчирч чадахгүй. Энэ бол үнэхээр fail байлаа гэж ярьж байгаа. Яг гэвэл Kylie тухайн үед яг cool охин байдаг гэсэн бол одоо тийм coolness factor нь байхгүй болчихсон. Одоо Kylie айгу тийм boring эмэгтэй болчихсон. Тийм учраас ер нь нэг тийм одоо харуулад ах тийм King Kylie-га үнэхээр ингэж embrace хийгээд ахаар одоо тийм aesthetic байхгүй болчихсон гэж ярьж байгаа хүмүүс зөндөө байгаа. Эсвэл зарим хүмүүс ингэж бодож байгаа юм. Тэр King Kylie era чинь яагаад үнэхээр мундаг байсан бэ? Үнэхээр яагаад тухайн үед Kylie амар тийм cool girl байсан бэ гэхлээр байраа байсан бэ гэхээр cultural appropriation хийдгээс учраас гэж байгаа байхгүй. Cultural appropriation буюу өөр одоо соёлыг одоо өөрийн юм шиг болгож харуулах гад одоо blackfishing хийжсэн гэсэн үг гэж ярих гээд байгаа байхгүй. Тухайн үед яг 15 16 оны үеэр Kylie-гийн эргэн тойрных нь хүмүүс бол дандаа ихэнх нь хар арьстай хүмүүс байсан. Одоо Kylie-гийн эгч нарын нь ихэнхдээ одоо нөхөр мөхрүүд найз залуучууд нь бүгдээрээ хар хүмүүс байсан. Одоо Kanye West ч байдаг юм уу те одоо Chloe-гийн нөхөрч байдаг юм уу. Ер нь ихэнх хүмүүс нь бол те ингээд одоо эгч нарын найз залуучууд нь хар хүмүүс байсан. Өөрийнх нь найз залууч гэсэндээ хар хүн байсан. Tyga. За тэгэл найзууд нь те Jordan Woods энэ гэл айгүйх бас тиймэрхүү хар арьстай ч юм өөр арьсны найзуудтай байдаг байсан. Тэгээд тийм болохоор яг тэр үедээ яг тэр хүмүүсийн нөлөөллийг ингэж өөрөө одоо аваад тэрүүгээрээ далимдуулаад айгу blackfish хийдэг байсан буюу хар болох гэж жүжиглдэг байсан. Өөрийнхөө одоо арьсыг айгуух тийм bronze болгож одоо тийм bronze makeup хийдэг байсан. Тэгээ арьсаа айгуух тэгэж одоо наранч шаруулжтэй одоо юу яадаг байсан? Spray tan энэ төр хийлэгдэг байсан. За тэгээ яг харуудыг дуурайж байгаа юм шиг одоо харууд чинь л ер нь байглаасаа том бүкс мөкстэй байдаг шүү дээ. Тэгэл харуудыг дуурайгаал ингээл BBL хийлгсэн. За тэгэл тэр durag энэ төр гэдэг чинь бол яалтчгүй харуудын
бүр ингээ үндснийх нь инслэр чинь харуудын бүр ингээ соёл нь culture нь байдаг зүйл шүү дээ ингээ толгоогоо бодог. За тэрийг ингээ дуурайдаг байсан шүд мүдэнтэй ингээ алмаа цагаал ингээ зөрөг мөрөг авахлах чинь угаасаа бас харуудын соёлтой ингээ rapper-уудын хийдэг зүйл шүү дээ. За тэгэл ер нь тэр ярьж мэрж байгаа нь ингээ өөрийнхөө биеийг авч байгаа байдал нь бол яалтчгүй ингээ харуудыг дуурайдаг байсан. Тэгээ тийм болохоор тийм cool girl харагддаг байсан. Гэхдээ одоо бол тэрийг Kylie буцааж авчирч чадахгүй. Ягаад гэвэл хэрвээ одоо Kylie тэрийг гэх юм бол cancelагдана. Тухайн үед 15 16 онд бол тэ ингээл бас хүмүүс ингээл cancel culture энэ гэсэн байдаг байсан шүү дээ. Тэгэл яана чи хүний одоо culture-ыг ингэж appropriate хийгээд байна, худлаа харуулчих гэж жүжиглээд байна энэ гэл бүр одоогийнх шиг тэгж амар ингээ хүмүүс одоо harp on хийдэггүй байсан байхгүй. За яг хоо ингээ жоохон ярддаг л байсан л та. Гэтэ одоогийнх шиг бол тэ одоо бол ингээл Kylie хэрэг тим хийгээл Dura гэнтер зүгээд ч юм уу тэ ингээд цагаан арьстай мөртлөө ингээ хар юм шиг болох гэж зүрхлэх юм бол шууд ингээ cancelагдана. Тэгэхээр тэрийг одоо бол авчрах боломжгүй учраас Kylie хийзэж King Kylie era-га үнэнгээсээ авчрах боломжгүй гэж ярьж байгаа юм. Бичлэгийг нь үзэж гисэндээ тэ тэр Glosses Part 2 гэх тэрхүү одоо шинэ гарсан бичлэгийг нь үзэж гисэндээ Kylie өнгөрсөн яг тэр байрын одоо aesthetic нь харагдахгүй яг л одоогийнх нь clean girl aesthetic нь харагдаж байна. Тэгэхээр яаж King Kylie era гэж дуудаад байгаа юм бэ гэд тэ тэгж хүмүүс ярьж байгаа. За тэгээд бас тэр одоо дуулж байгаа дээр нь хүмүүс oh my god so cringe гэж яриад байхгүй ямар амар cringe юм бэ дуулж чаддгүй ээж ингэж дуулна гэж юу яасан юм бэ бүр ингээд яг auto tune ашигласан байна гэд угаасаа амар heavy auto tune байгаа нь бол сонсогдож байгаа байхгүй юу. Auto tune буюу те ингээд яг хоолойг нь засчдаг штэ production дээр хоолойг нь засаад ингээд мөнгөийг нь засчдаг. Тийм болгочихсон байгаа байхгүй юу. Тэгээд хүмүүс дуучтан дуугаа хийгээ яв жүжигчтэн жүжигээ хийгээ яв. Тэгээд одоо энэ хүү одоо Kylie Miley ч нь бол зүгээр тэгээ reality show-га хийгээд ч юм уу тэгээд одоо influencer хийгээд яваа гэж одоо бодож байгаа зөндөө олон хүмүүс байгаа юм. За зарим тал нь wow өстой гоё юм гэж байгаа бас зөндөө олон хүмүүс байгаа. Үнэхээр finally ингээ бидний хүсэж хүлээжсэн King Kylie буцааж авчирлаа. Өстой гоё байна. Үнэхээр гоё дуулсан байна Kylie. Яг тэр нөгөө нэг хүмүүсийн яриад байгаа яагаад auto-tune хэрэгэлсэн auto-tune хэрэгэлсэн хачин юм тавьж байгаа энэ гэж яриад байгаа хүмүүсийн эсрэг байгаа хгүй юу. Яагаад Kylie ингээ бүр амар auto-tune ашигласан бэ гэхээр яг тэр 2016 оныхоо aesthetic-ийг авчрах гад 2016 оны дуунууд ч айгүй тийм auto-tune энэ төр ашигласан тийм байдаг байсан учраас тэрийг ингээ албаар харуулах гад тэгж албаар айгүй их heavy auto-tune ашигласан юм аа. Тэрийг ингээ хүмүүс ойлгохгүй тэнийгтэд auto-tune ашигласан байна ингээд одоо муулаад ах энэ төр гэж ярьж байгаа хүмүүс байгаа хгүй. Одоо Kylie өмөрч байгаа хүмүүс байгаа гэсэн үг юм. Тэгэд бас ингээ нөгөө Kylie муулаад байгаа хүмүүс нь дуулж чадахгүй ингээ муулаад байгаа хүмүүс нь яг энэ клипийг айгүй их гаргаж ярьж байгаа. Нэг reality show-н дээр баха инглишээр тэ rise and shine гэдэг ингээл нэг амар нэг солгоорч малгаараа хоолон жижигмшэл нэг дуулдаг Kylie. Тэгээ тэрийг нэг хүмүүс яг клип хийж авчраад те энэ ч одоо дуулаад байгаа хүн чинь энэ ийм амар дуулдаг гэж rise and shine гэдэг ингээд солгоорч дуулдаг хүн чинь одоо дуучин хийгээд ингээд явж байгаа юм уу ичээч энэ төр гэдэг те тэр мэрийг ингээд айгүйх дахиж гаргаж ирж байгаа. Okay, we're gonna wake Stormy up and get out of here and show you guys her room. Rise and shine. За тэгээд Kylie ер нь энэ хүү King Kylie era-га буцааж авчирсан гэдэг дээрээ үнэхээр бүр ингээд committed байгаа учраас тэ бүр үнэхээр би энийгээ буцааж авчирнаа гэж бүр шийдчихсэн байгаа учраас өөрийнхөө aesthetic-ийг бас жоохон багаар өөрчилж ирсэн байгаа. Буцаад нэг 16 оныхоо Kylie-гийнхаа одоо aesthetic-лээ очих гэж хичээсэн байгаа. Одоо чинь гэх юм бол нэг үед одоо яг энэ хүү бичлэг энэ гаргацсныхаа дараагаар гадуур одоо Hailey Bieber энтертэй гадуур явж байгаа харагдсан папарацц дээр тэгсэн чинь яг үс нь урт тэвэр байгаа. Ингээд яг доотлогоо яг хэсгээ нөгөө өмнөх будчихсан шигэ тийм teal ногоон өнтер өнгөөр тэгээ цэнхэр ногоон өнгөөр тэгээ будчихсан байхгүй үзрүүдийг нь. Тэр чинь болохоор яг нөгөө 2014 онд Kylie яг тийм teal өнгийн үстэй байдаг байсан. Тэр teal öngийнхоо үсийг 2014 оны Billboard Music Awards дээр анх ингэж дебют хийж харуулж исэн юм байна лээ. Үсээ өөрчилсөн гэдгийг харуулж исэн. Тэгээ тэрийгэ буцааж ингэж авчирсан байгаа байхгүй юу. За тэгээд 10 сарын 17 оны өдөр Kylie Cosmetics-ийнхаа 10 жилийн ойг тэмдэглээд King Kylie era буцаж ирснийг тэмдэглээд. За тэгээд түүнээс гадна King Kylie гэдэг коллекшнээ дараагийнх нь өдөр нь буюу 10 сарын 18-нд гарах гэж байгаа байхгүй лонч хийх гэж байгаа. Тэрэндээ зориулаад тийм том party-г зохион байгуулсан байхгүй. King Kylie гэдэг тэр том party-го зохион байгуулсан байгаа. Тэгээд угаасаа star-studded event байсан ойлгомжтой. Өөрийнхөө найзууд гэр бүлийнх нь ингээл хамгийн одоо Hollywood-ийн айгүй их одоо хүмүүс тэр парад нь ирсэн байгаа. Тэгээд өөрийнх нь одоо outfit нь болохоор юм ягаан өнгийн latex тийм dress өмсчихсэн байгаа хгүй. Яг тухайн үед өмсч интердэг бас амар тийм бие барьсан те. Тийм latex нэг Barbie өнгийн ягаан өнгийн dress-ыг өмсчихсэн байсан. Тэгээд үүс нь ягаан өнг.
ягаан өнгийн тийм перек зүшгсэн байхгүй. Яг л те тухайн үед King Kylie era-да айгүйх өөр өнгийн өснүүдийг зөдөг байсан. Тэгэд яг тийм ягаан өнгийн үсээ одоо буцааж авчирсан байна лээ. За тэгэл ер нь тэр party-ийн decoration, ер нь vibe, atmosphere гэдэг бүгдээрээ ингээл ягаан тийм glowy ягаан өнгийн тийм одоо дизайн нэртэй байсан, тийм vibeтэй байсан. За тэгээд энэхүү ивент дээрээ өөрийнхөө хүүхдүүдтэйгээ ирсэн байна лээ. Ингээд Stormy бас ингээд яг ээжтэйгээ адилхан тийм ягаан өнгийн хувцас өмсчихсэн ингээд гарч явж байгаа нь харагцсан. За тэгээд энэ дээр хин ирсэн бэ гэхээр угаасаа ойлгомжтой Kardashian-ийнхэн бүгдээрээ ирсэн байгаа нь ойлгомжтой. Түүнээс гадна Hailey Bieber ирсэн. Тэгээд Alabama Barker дэрийн охтууд явчихсан нэр манайхаа. Хүмүүсээ тэрэн дээр бас хүүе дэрийн охтуудыг одоо бүр уурж мэрээд тахтай яа дэс ичмээр энтер гэд те тэгжсэн. Тэгээд гэтээ зарим хүмүүс болохоор дэрийн охтууд юу ямар буруу юм хийсэн. Тэгээд дэрэл муухай юм тэгээд дэрийн охтууд нь ямар буруу юм хийсэн. Тэгж одоо муухай гадуурхаж болохгүй ч гэж ярьж байгаа хүмүүс бас байсан. За тэгээд бас нэг өөр хүн ирсэн айгүйх одоо хүмүүсийн анхаарлыг татсан байгаа. Тэр нь болохоор Wendy Ortiz гэдэг ийм охин байгаа. Энэ охин болохоор social media дээр ялангуяа TikTok дээр маш олон followersтэй ийм influencer охин байгаа. Энэ охин ягаад ирсэн дээр их хүмүүс ингээл боо юм болоод байгаа вэ гэхээр Wendy Ortiz чинь Kylie Jenner-ийн look-alike гэж яригддаг байхгүй юу? Би та нарт нэг Ariana Grande-гийн look-alike тэг Ariana Grande дандаа дуурайж идэг нэг пэйж гэдэг охин байсан шүү дээ. Тэр охины тухай бичлэг хийхдээ хэлжсэн тэ Rihanna дээр ч юм уу, Kylie дээр ч юм уу тэ иймэрхүү яг Taylor Swift энтертэй адилхан ингээд яг дуурайдаг тийм look-alike хүмүүс ингээд social media дээр юм хийгээд тэр одуудыг тэ ингээд дуурайгаад явдгаа гэд хальт ярьжсэн. Wendy Ortiz Kylie Jenner-ийн look-alike. Ер нь Kylie-тай амар адилхан харагддаг. Тэгэл хүмүүс ингээл бичлэг хийх болгоно л дээ. Оо яна Kylie-тай адилхан байна гэдэг. Kylie-гийн одоо look-alike гэж 2-3 охин байдаг. Тэгэд энэ охиныг бол бас айгүй амар адилхан гэж ярьдаг байхгүй юу. За тэгсэн чи энэ охин хүрээд ирчихсэн байсан. Тэг хүмүүсийн ярьж байгаагаар болохоор энэ охин яагаад ирсэн бэ гэхээр Alabama Barker энэ охиныг авчирсан гэж ярьдаг байхгүй юу. Ингээд Alabama Barker Kylie хэлээд өө чи энэ охиныг хasta авчирсан зөвөө энэ гэж одоо ятгсан болохоор ингэж авчирсан гэж яриад байгаа. Гэхдээ яг тэр үнэн үгүйг бол хинж мэдэхгүй шүү дээ. Яаж мэдгин. Гэхдээ энэ нэг Wendy чинь Alabama-тай жоохон ойрхон байгаад байдаг болохоор хүмүүс тэгж бодсон юм шиг байлээ. За тэгээд Wendy, Alabama, Kylie 3 ингэж нийлж агаад ингээд баахан ингээл TikTok бичлэг хийчихсэн зураг мураг авахчихсан байгаа нь харагддаг. Тэгээд гурал ер нь амар хоорондоо тустай харагддаг заяа. Тэгээд Kylie, Alabama 2 болохоор ягаан парик зүчгсэн байхгүй. Тэгээ Wendy болохоор ингээ шар одоо blonde үстэй байсан. Гэтэ хүмүүс ямар муухай энэ Kylie энэ Wendy чинь угаасаа яг одоогийн байдлаар болохоор ягаан үстэй байгаа юм байна лээ. Ягаан үстэй байсан байгаа байхгүй. Сая сүүлийн нэг сар марч юм уу те ингээ яг дандаа ягаан үстэй байдаг. Тэгсэн чинь албаар Kylie баргдээ тэр охинд хэлээд хэрв чи энэ миний паран дээр ирэх юм бол би ягаан үс зүүх гэж байгаа болохоор чи ягаан үс зүүж болохгүй ш надад үсээ өөрчлөөрэй гэж хэлээд албаар үснийх нь өнгийг өөрчилсөн юм шиг байгаа. Тэгсэн мөртлөө Kylie ягаад Alabama-г ингээд ягаан үс адилхан өөртөө адилхан зүүхийг зөвшөөрч байгаа юм болоо. Айгу муухай гадуурхсан байж те адилхан ягаан өнгөө зүүлгээд те гуруулаа ингээд ягаан үстэй байхгүй дээ гэлтэй тэр тим имийг бас ингээд хүмүүс айгүйх ярьж байгаа. Ямар ч гэсэн энэ гурав ингээд хамтдаа ингээд нийлэл TikTok-нууд айгүйх хийсэн байл амар хоорондоо төстэй харагдчихсан. За тэгээд 10 сарын 18-ны өдөр King Kylie Collection-ийнхаа products-уудыг launch хийж худалдаанд гаргасан юм байна лээ. Тэгээд ер нь баг ихэнх нь sold out болчихсон байсан. Зарагдаад дуусчихсан зүгээр wait list-энд орох боломжтой юм байна лээ. Тэгээд ер нь айгүй тийм successful зүйл болсон юм шиг байлаа. Тэгээд хүмүүсийн ярьж байгаа болохоор дандаа нөгөө нэг яг тухайн үед Kylie Jenner-ийн cosmetic line гарч ирж хагаад алдартай болж исэн. Яг тэрхүү нэг iconic дээр үеийнхаа 10 жилийнхаа өмнөх ихний products-уудыгаа ингэж авчирсан гэсэн. Kylie-гийн хувьд бол ийм зүйл болсон байна манайхаа. Та нарын тухайд юу гэж бодож байна? King Kylie era та нар нэрээ дуртай байдаг байсан уу? За тэгээд Kylie Cosmetics-ийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг байсан уу тухайн үед энэ гэдэг те. Тэр тухай та бүхэн манд ор комментэд бичиж үлдээгээрэй. За ингээд хэвлээ дараагийнхаа хов жавруугаа орцгоё. Яг манайхаа хэрвээ та нар маань надтай адилхан reality show үзэх дуртай бол тэр тусмаа Солонгосын reality show-нуудыг үзэх дуртай бол дэлгэцэндээ ойртоод суугаарай. Би та бүхэндээ маш сонирхолтой 2 reality show-г санал болгох гэж байна. За энэ 2 шоу маань жанрын хувьд бол шал тис ондоо байгаа. Нэг нь болохоор хайр дурлалын dating reality show гэсэн үг. Dating show нь болохоор Couple Palace гэдэг нэртэй маш сонирхолтой шоу байгаа. Тэгээ та бүхэн маань энэхүү шоуг Look TV-гээс үзэх боломжтой байгаа. За тэгээ шоуныхаа агуулгаас нь хальт яриад өгчөхөд 50 халуухан үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн урд 50 залуучууд хурж ирээд өөрсдийгөө санал болгоно гэсэн үг. Гэтээ энэхүү залуучууд маань эмэгтэйчүүдтэй ер нь ямар шуган төрлийн эмэгтэйг сонирхдаг вэ? Ямар шуган тайпны эмэгтэйг сонирхдаг вэ
үгүй гэдгээ хэлэх эрхтэй байгаа. За тэгээд эмэгтэйчүүд нь саналыг нь сонссныхоо дараагаар одоо яг тэр хүнтэй болцоонд явах уу үгүй юу гэдэг дээрээ санал хураана гэсэн үг. За тэгээд матч хийсэн хосууд маань хамтдаа болцоонд яваад тэгээд зөндөө олон сонирхолтой болцоонуудыг хийснийхаа дараагаар эцэст нь хурмаа идэг байгаа. За ийм гоё сонирхолтой хөгжилтэй гэгээлэг дээринг шоуг үзэхийг хүсэж байгаа бол Look TV-гийн Home Entertainment TV шоу гэсэн цэснээс үзэх боломжтой шүү. За харин дараагийн санал болгох гэж байгаа reality show маань Earth Sweepers гэдэг нэртэй ийм reality show байна. Энэ бол өстой үнэхээр сонирхолтой зав юм аа. Яагаад тэгэхээр Солонгосын алдартай жүжигчид олонний танил хүмүүс Монгол руу очиод бидний их орон Монгол руу очиод одоо хөдөөгөөр аялаад хөдөөгийн айлуудаар зочлоод за тэгээд л одоо хөдөө юу идэг вэ те тийм бүх зүйлүүдийг хийгээд ингээд ийм сонирхолтой байдлыг харуулдаг байгаа. За тэгээд хамгийн сонирхолтой зүйл ингээд гэх юм бол эдгээр Солонгосын алдартай жүжигчид зүгээр нэг Монгол руу очиод зугаалж байгаа зүйлийг харуулдаггүй. Яг тэр очисон газрынхаа хамгийн их хог хаягдaltaй гэсэн газрууд руу очиод хог хаягдлыг төвөдөг байгаа. Маш сонирхолтой байгаа зү. За тэгээ хэрвээ та бүхэн маань Earth Sweepers reality show-г үзэх хүсэж байгаа бол Univision-ы Аз багцаас үзээрэй. За тэгээд амар гоё reality show-нуудыг зааж өглөө шүү манайхаа Look TV-гээс болон Univision-ээс олж үзээрэй. За энэ ховж бол үнэхээр манайхан гал зүү солиотой зүйл байгаа. Йоо. Яг үндэ бол би залхах чинь үнэхээр. За юу гэж бодож чинь та нар нөгөө Hailey Bieber, Selena Gomez хоёрын чинь хоорондын feud нь дахиад ignite хийгдсэн байна. Дахиж гарч ирсэн байна. Дахиж ассан байна. Унтрах гэжсэн нөгөө нэг галчин дахиад ингээ хасаад эхэлжээ. Өстө ёо амар ядаргатай. Би бол яг үндэ энэ хоёроос амар залхах чинь зөв бүр ингээл нэг ингээл тэ social media дээр явж хаад oh my god Hailey Bieber, Selena Gomez хоёрын ингээ feud нь дахиад эхэлжээ гэж харангуут би I was like what the fuck. Тэ яагаад одоо бодтоо та нар Hailey Bieber гэрлээд амар олон жил болчихсон байна. Хүүхдтэй болчихсон. Selena Gomez одоо сая гэрлчихлээ. Энэ хоёрт одоо яг юу дутсан гэж энэ ядаргаатай feud-ээ ингэж дахин гаргаж ирээд байдаг юм болоо те. Амар ядаргаатай биш үү? Би бол одоо ийм юунд хүрсэн манайха conclusion хүрсэн байгаа. Энэ хоёулаа яг нэг жоохон хүмүүсээр яригдхаа болоод унахаараа энийг ингэж дахиж гаргаж ирдэг. Тэгжиж ингэж relevant байдаг гэх юм уу? Олонний анхаарал байдаг. Тийм л conclusion хүрсэн би. Үнэндээ бол үнэхээр энэ хоёроос салхаж байна. За юу болсон бэ гэхээр шүү дээ те. Дахиад shade хийсэн гинэ Hailey Bieber, Selena Gomez руу дахиад shade хийсэн гэж хүмүүс үзээд байгаа юм байна. Юу болсон бэ гэхээр 10 сарын 14-ний өдөр Hailey Bieber-ийн Wall Street Journal magazine төгсөн ярилцлага нь гаржээ. Нэгэн одоо cover story ярилцлага гараад бичигдээд түүнээс гадна нэг тэр Wall Street Journal-ийн одоо яг ингээд суугаад ярьсантай тэр бичлэг нь цацагдаад одоо ийм article нь гарч ирсэн байна. За тэгсэн чинь тэрэн дээр болохоор Hailey Bieber ихэвчлэн өөрийнхөө motherhood буюу одоо ээж байх ямар байна, тэг хүүхд төрүүлээд ямар байна ч гэдэг юм уу тэр тухайгаа ярьсан. Түүнээс гадна Rode гэх тэрхүү брэндээ зарсан тухайгаа ярьсан, Rode-ийнхаа амжилтын тухай ярьсан ч гэдэг юм уу те. Ер нь ийм зүйлүүдийн тухай ингэж ярьслага хийсэн байна лээ. За тэгсэн чи яг тэр ярьслагыг нь авж байгаа хүн нь ингэж асууж л дээ. Сэтгүүлч нь Rode Sephora-д ингээд launch хийхэд одоо фэнүүд те бусад хүмүүс ингээд таны брендийг те ингээд Rode-ийг бас Sephora-д зарагддаг Rare Beauty-тэй ингээ харьцуулаад одоо байсан танд ямар санагдсан бэ гэж л асуусан юм байна лээ л да. Ингээ хүмүүс ер нь харьцуулаад байдаг нь ямар байдаг вэ гэж асуусан юм байна лээ. За тэгсэн чинь Hailey ингэж хариулсан байхгүй. It's always annoying being pitted against other people. I didn't ask for that гэж хэлсэн байгаа байхгүй. Энэ бол надад айгүй ядаргаатай байдаг аа те ингээ хүмүүс өөр хүмүүстэй намайг ингээ харьцуулаад ингээ намайг өрсөлдүүлэх гэдэг нь надад айгүй хэцүү санагддаг гэдгийг Hailey хэлсэн байна лээ. За тэгчгээд дараад нь өргөжлүүлээ заяа. When people want to see you a certain way and they've made up a story about you in their minds, it's not up to you to change that гэж хэлсэн байхгүй. Хэрэг хүмүүс аль үшэний чиний тухай ингээд өөрснийхөө толгойн дотроо ингээд ямар нэгэн юмыг ургуулan бодоод ингээд өөрсдийнхөө үзэл бодлыг ингээд форм хийчихсэн бол тэрийг одоо чи өөрчлөх гэдэг шаардлагагүй юу? Тэр бусад хүмүүсийн чиний тухай юу гэж бодож байгаа вэ гэдгийг одоо өөрчлөх гэдэг шаардлагагүй. Гэтэ одоогоор бол тэл ямар ч тийм Selena-д хандсан юм хэлэхгүй байгаа байхгүй тий. Зүгээр ингээд хүмүүстэй харьцуулагдахад ядаргаатай байдаг л гэж хэлсэн байгаа. Гэхдээ дараагаар нь дахиад нөгөө сэтгүүлч ингэж асуусан байгаа байхгүй. Хэрвээ ингээд Hailey өөр бусад одоо cosmetics брэндүүдтэй өөртөө иймэрхүү брэндүүдтэй competitive ханддаггүй тий. Ингээд өрсөлдмөр санагддаггүй гэсэн утгатай зүйлийг ингэж асуусан байгаа байхгүй. Тэр бусад брэндүүдтэй. Тэгсэн чинь ингэж хэлсэн байгаа юм Hailey. I think there's space for everybody. I don't feel competitive with people that I'm not inspired
spy. Энэ үгийг хэлэнгүүт хүмүүс Selena Gomez руу shade хийж ингэж бодсон байгаа. Хэдийгээр Selena Gomez гэж яг нэрийг нь хэлэхгүй ч гэлээ. Юу гэж өнөө гэхээр ч те би бол те I think there's space for everybody гэдэг нь бүх хүмүүст бүх брэндүүдэд л ингээл өөрсдийн гэсэн орон зай байдгаа те энэ орон зай чинь бол те beauty cosmetics-ийн industry-гийн орон зай бол айгүй том бүх брэндүүдэд л бүх хүмүүст л ингээд те боломж байгаа space байгаа. Тэгээ миний хувьд болохоор би ерөөсөө урам зориг авдаггүй хүнтэйгээ өрсөлдөх сэтгэл надад төрдөггүй гэж байгаа байхгүй юу. Би бол тэр хүнээс хэзээ ч урам зориг inspiration авдаггүй. Тийм учраас би тэр хүнтэй яах гэж өрсөлдөх гэсэн утгатай зүйлийг хэлсэн байгаа юм. Окей. За тэгэнгүүт хүмүүс энийг бол ингээд Selena Gomez руу shade хийж ингэж бодсон байгаа юм. Гэхдээ яг энэ тухайн ингэж гарч ирсний дараа ингээд өөрснөө хэл мэдээллийнхаа өөрснөө бүр ингээд TMZ хүртэл ингээд тийм гарчтай юм гаргаад ирсэн байхгүй. Hailey Bieber Selena Gomez-ийг shade хийлээ гэл ингээд бүр хэл мэдээллийнхаа ингээд юм бичээд гаргаад ирсэн. Selena Gomez, Hailey Bieber feud. What? I thought that was over. No, because Hailey just did an interview where she was asked about her beauty brand being compared to Selena's. And her response? She said, I don't feel competitive with people that I'm not inspired by. Shade. Shade. Whoa. Just such a lie. Is it? Yes. Тэгэл TikTok дээр нөгөөт нь газар аваад фэнүүд яриалсан. Йоо Hailey Bieber үнэхээр still Selena Gomez obsessed юм адад бүр дондчихсан. Одоо бүр ингээд Selena Gomez зүг зүгээр байж хахад нэрийг нь гаргаж ирээд яриад байгаа юм ямар ядаргаатай юм бэ гэж боо юм болж исэн. За тэгэнгүүт Hailey Bieber-ийн фэнүүд болохоор юу яриад байгаа Selena Gomez-ийн фэнүүдтэй жинхэнэ Delulu юм а те Selulu юм а те солиороод ахын юу Hailey Bieber ерөөс над Selena Gomez-ийн чинь нэрийг дуртаачгүй байхад яах лэрэ Selena Gomez руу shade хийж ингэж бодоод байгаа юм. Бүр Selena Gomez-ийн брендийнх нь нэрийг ч дуртаагүй, Selena Gomez-ийг ч дуртаагүй, зүгээр л өөр хүмүүстэй би ингээ урам зориг авдаггүй хүнтэйгээ өрсөлддөггүй гэж хэлсний төлөө ягаад Selena Gomez гэж бодоод байгаа юм. Ингээл Hailey Bieber-г өмөржсэн фэнүүд бас зөндөө байгаа. Тэгсэн чинь манайхаа Hailey Bieber ер нь Selena Gomez-ийн тухай яг ярьсан байна гэдэг нь бол ингээд батлагддаг байгаа. Яаж хэрхэн батлагдсан бэ гэхээр энэхүү article-ыг бичсэн. Одоо яг Hailey Bieber-с ингэж асуултуудыг асуусан яг тэрхүү ярилцлага авч ирсэн хүннээштэй сэтгүүлч нь confirm хийсэн байгаа энэ заяа. Анх ингэж асууж яхад нэг танай Rhode брэнд чинь Sephora-д очиход ингээд хүмүүс Rare Beauty-тэй харьцуулаад байсан ингээ ядаргаатай санкцсан гэж асуусан шүү дээ. Яг тэр нь болохоор тэр асуулт нь болохоор анхандаа эхнийхээ одоо гарсан article-д ороагүйсэн байхгүй юу. Тэгээд хүмүүс тэрийг яаж мэдсэн бэ гэхээр энэ сэтгүүлч ингэж confirm хийсэн. Би ийм асуултыг асуусан чинь Hailey Bieber-ийн publicist нь битгий над асуултанд хариулаа гэж одоо зөвлөсөн юм байна л. Одоо иймэрхүү одууд чинь ярилцлаганд орохдоо дандаа publicist-г явж идэг шүү дээ, тэ. Дандаа PR хүнтэйгээ хамт явж идэг. Тэгээ нөгөөдөл нь над асуултанд хариулж болохгүй гэж явдаг. Түүнээс гадна зарим ихэнх одоо иймэрхүү одоо ярилцлагууд чинь pre-approved questions гэж байдаг. Бүр ингээд анханасаа ийм асуултыг асууж болохгүй гэж тийм асуултуудыг ингээд гаргаад өгчихсэн байдаг. Тэгсэн чинь энэ асуултыг л ингээд асуусан чинь Hailey Bieber-ийн publicist нь над асуултанд битгий хариулаарай гэж зөвлөсөн юм байна. Тэгсэн чинь Hailey Bieber publicist-ийнхаа үгэнд орохгүйгээр үгүй бэ хариулна гэд хариулсан байхгүй. Надад айгу ядаргаатай байдгаа гэд. Тэгээд ингээ үргэлжлүүлээд явсаар агаад би ингээд те ингээ inspiration авдаггүй хүнтэйгээ ингээ competitive байдаггүй ингэж өрсөлдөх шаардлага байдаггүй гэж хэлсэн баа. Тэнгүүд хүмүүс ойлгомжтой тэгээд Rare Beauty-г ярьжсэн юм чинь үнэхээр л Selena Gomez-ийг л ярьсан байж тээ тэгж shade хийсэн мэн гэд ингээд тэр нь бол ингээд confirmation болчихсон гэсэн үг. Тэгэд энэ хүү ярьцлагыг нь авсан сэтгүүлч нь болохоор Shavi Lieber гэсэн баха те ийм сэтгүүлч юм байна л да. Тэгээ энэ сэтгүүлчийн Instagram дээр нь ингээ хүмүүс комент дээр бичсэн байгаа байхгүй. Тэгээ тэрэн дээр нь энэ сэтгүүлч нь өөрөө ингээ хариулаад явсан байгаа. Ингээ комент энэ дээр нь reply хийгээ явсан. Нэг хүн ингээ асуусан байхгүй. Why did you mention Selena in the interview гэж асуусан байхгүй. Чи яах гэж ингэж те над Hailey-тэй хийжсэн ярилцлаган дээр Selena Gomez ингэж дөрвцсэн юм бэ гэдгсэн чинь энэ сэтгүүлч нь ингээ хариу өгөнгүүтээ because their brands sit next to each other at Sephora гэж хэлсэн байхгүй. Ягаад гэхээр тэр хоёрын брэнд нь хоёулаа ингээ зэрэгцээд Sephora-д ингээ байж идэг болохоор худалдаалагддаг болохоор би асуусан гэж хэлсэн байгаа. Тэгэд энэ сэтгүүлчийн иймэрхүү зүйлүүдийг ингээ бичсэн учраас хүмүүс ойлгомжтой. Угаасаа яг тэр ярилцлагын үеэр энэ эмэгтэй яг л Hailey Bieber-с Selena Gomez-ийн тухай ингээ асууж исэн. Тэрэнд нь Hailey Bieber би ерөөсөн наадхантай чинь ингээ inspiration авдаггүй учраас competitive ханддаггүй гэж хэлсэн юм байна. Үнэхээр shade байсан юм байна гэж одоо хүмүүс бодсон байгаа юм. За тэгсэн чинь удалгүй Selena Gomez энэнд нь хариу өгжээ манайхан. За ингэ бичсэн баг. Өөрийнхөө story-н дээрээ энийг хийнгүүтээ амар хурдан устгачихсан гэсэн. Тэгэхдээ угаасаа ойлгомжтой энэ Selena Gomez-ийг хэдэн сая хүн дагдаг үлээ дээ. Хамгийн их одоо Instagram дээр followersтэй эмэгтэй.
байгаа штэ. Тэгээд ийм зүйлийг ингээ бичээд устгацсан ч гэсэндээ хүмүүс гяс скриншот хийгээд авцсан ойлгомжтой. Тэ ийм зүйлийг ингээ бичсэн байгаа байхгүй. Just leave the girl alone. She can say whatever she wants. Doesn't affect my life whatsoever. It's just about relevance, not intelligence. Be kind. All brands inspire me. There is room for everyone and hopefully we can all stop. Гэсэн байгаа байхгүй. Юу гэж нэ гэхээр зүгээр наад охиноо орхиоч ээ. Одоо фэнүүдтэй хандаж хэлж байгаа юм шиг те битгий наад охин руугаа яриадаа гэж байгаа юм уу те зүгээр наад охиноо орхил доо наад охин ч нэ наад эмэгтэй чинь хүссэн юмаа хэлж болноо надад бол ерөөсө хамаагүй те миний амьдралд ерөөсө нөлөөлдөггүй тэгэд энийг нь хүмүүс бүр яг Selena Gomez одоо Hailey доромжилж ингэж бодсон юу гэхээр it's just about relevance not intelligence гэж байгаа байхгүй юу. Одоо энэ зүйл нь болохоор одоо тийм ухаантай байхтай intelligent байх, ухаантай мэдлэгтэй байхаас илүүтэйгээр одоо хин нь илүү relevant байх вэ? Хин нь илүү одоо олонний анхааралд байх вэ гэдэг л ийм асуудал байгаа юм гэж хэлээд байгаа байхгүй юу. Юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр Hailey Bieber бол ерөөсөө тийм ухаантай intelligent-тэй өөрийнхөө одоо ухаанс мэдлэг оюун ухаанаа ингэж гайхалдаг хүн биш өөрийнх нь хувьд болохоор ингээд олонний анхаарал байх нь бол чухал гэдэг юм тийм учраас л ийм зүйлийг хийгээд байгаа юм гэсэн утгатай зүйлийг ингэж хэлсэн байгаа байхгүй юу. За тэгэнгүүтээ be kindтэй ингээд зүгээр ингээд ээлдэг зөөлөн бай сайхан сэтгэлтэй бай. Тэгэд миний хувьд бол тэг бүхэл брэндүүд надад урам зориг өгдөг намайг inspire хийдэг. Тэгээд хүн болгонд л тэг боломж зай байгаа энэ хүү industry-нд and hopefully we can all stop you одоо бүгдээрээ бөөнөрөө энэ зүйлээ зогсоож чадна гэдэгт би итгэлтэй байна гэсэн нэг тийм зүйлийг найдаж байна гэсэн дээр нэг тийм зүйлийг тавьсан байгаа юм. За тэгээд яг тэр intelligence it's about relevance not intelligence гэдэг үгийг үнэхээр яг л Hailey зориулсан үнэхээр гоё shade байл энэ төр гэх хүмүүс ярьж байгаа хгүй. Яагаад энийг Hailey зориулсан гэж хэлээд байгаа вэ гэхээр Hailey яг энэхүү интервьюн дээр заяа Wall Street Journal энэхүү ярилцлаган дээр ахлах сургуулаа төгсөөгүй гэдэг тухай асуугдсан байхгүй юу? Сурвалжлагч нь асуусан. Та ингээд ахлах сургуулаа төгсөөгүй ингээд modeling career хөөх гээд тэ модельаа ингээд хийх гээд ингээд ахлах сургуулаач төгсөөгүй гэж одоо ярьж исэн. Тэгээ тэрийгээд одоо ахлах сургуулаа төгсөөгүй дээр айгүй харамсдаг гэж ярьж исэн. Тэр тухайгаа яриач гэдгсэн чинь тийм би ингээд ахлах сургуулаа ерөөсө төгсөөгүй би ингээд сүүлийнхэн жилдээ байжсэн гинэ ахлах сургуулийн хамгийн сүүлийнхэн жилдээ ингээд сурж агаад ингээд сүултээ залхуун хүрээд гэд хэлж байгаа байхгүй өөрөө бүр ингээд би бүр ингээд I felt so lazy гэд хэлсэн. Би бүр ингээд залхуун хүрээд дотроо бодоод би юу яах гээд энийг одоо сурах гээд байгаа юм бэ? Би аль үшээ ингээд ажилтай болчихсон байна. Тэгээд why do I need to finish it? Why do I need it гэж бүр бодоод надад ямар хэрэгтэй ингэж бодоод би тэгээд шууд сургуулаа хайчихсан. Тэгээд ахлах сургуулаа төгсөөгүй гэж хэлсэн. Тэгээд гэтээ би юу нь бол одоо төгсчихсэн байсан ч болоосоо гэж боддог. Ягаад гэвэл би баг төгсөхтэй амар ойртоод очихсан байсан. Ганцхан жил үлдчихсэн байхад тэгээ би ингээ өөрийгөө одоо хүчлээд төгсчих байсан юм аа. Тэгээ би тэрэндээ харамсдгаа гэж ирсэн байхгүй юу? In pursuit of your modeling career, you didn't end up finishing high school. I didn't. Previously said I have accomplished what I have without having finished high school. I just wish that I had finished it because I was so close. I think that's what it was too. I was like a senior in high school. I was almost done and I got lazy and I was like, why am I doing this? I have a job. Like I'm not going to finish, but I wish I did. Тэрний талаар бас хүмүүс амар шуугсан. Яана энэ хөрх амт 10 жилээч төгсөөгүй. Дээс ямар ч 10 жилийн ч диплом байхгүй өстө. Үнэхээр ухаан муутай мулгуу амт юм аа. Тэр гэлтэй амар доромжилж байсан. Ядж байгаад энэ Hailey Bieber чинь яг жинхэнэ 10 жилийн сургуульд ингээ явдаггүй байсан. Homeschooled байсан гэж байгаа байхгүй юу? Ахлах сургуулийн туршид ингээ homeschooled байсан юм байна лээ. Тэгэхээр одоо 9-10 дугаар ангиас эхлүүлээд те ингээ ахлах сургуульд юу лээ homeschool байсан гэсэн. Homeschool гэдэг нь бол Америкт байдаг тогтолцоо те. Манай Монголд арай тийм тогтолцоо орж ирээгүй байгаа. Ямар ч гэсэн эцэг эхчүүд нь гэрээрээ ингээ өөрөө сургадаг. За гэтээ яг баян хүмүүс бол ингээ өөрөөснөө ээж аав заагаас суухгүй л ахaltaа юу яадаг. Хувийн багш нар авчираад гэрт нь ингээ суулгадаг гэсэн. Гэрт нь ингээ заалгадаг. Тэгж яагаад хүмүүс те homeschool байж иж ахлах сургуулаа төгсчихгүй байх гэж бодлоо те. Тийм залхуу байхтай ахвтай гэд хүмүүс бүр амар ингэж доромжилсан байхгүй юу энэ ярилцлагын гарснаас хойш. Тэнгүүд Selena Gomez яг тэрэн дээр нь ингэж доромжилж байгаа юм шиг чи ахлах сургуулаач төгсөөгүй үсттэй ухаан мот минь гэсэн маягтай те. Тэгэж одоо энэ наадах чинь бол ингээд ухаантай мэдлэг чадварын одоо те оюун ухааны зүйл биш ээ. Зүгээр хинэн олонний анхаарал баймаар байгаа гэдэг л асуудал байгаа байхгүй гэж иймэрхүү шэйд хэлсэн байна лээ. За тэгээд энэ дээр одоо бөөл юм болж байна манайхаа. Нэг хэсэг нь болохоор те Hailey ингээл үзээ ядаал. Яа стабр ингээл зүгээр байж байгаа Selena руу л ингээд шэйд хийгээл ингээд ийм янз бүрийн ингээд нэрийг нь оролцуулж ярилцлаган дээр яриад ингээл өөрөө дандаа юмыг feud-ийг дахиж эхлүүлж явах юм а. Тэстэ ядаргаатай ингэж байгаа хүмүүс байна.
За зарим нөгөө тал нь болохоор Hailey-гийн фэнүүд болохоор те Selena Gomez дандаа л victim царайлах юм а те худлагаасаа victim хохирогч царайлаад одоо яана зүгээрээ манайхан бүгдээрээ та нар болоо те битгий нэмэгтэрүүд арай be kind илдэг бай гэж байгаа мөртлөө өөрөө давхар ингээд те shade хийсэн it's not about intelligence it's about relevance энэ гэж мэгээд ингээд shade хийж байгаа үстэй тэгээ бүр айгуу тийм одоо хоньны югдүүлээ чонны айрс нөмөрсөн юу лээ хоньны айрс нөмөрсөн чон байгаа үстэй энэ гэл те тиймэрхүү зүйлийг ингээд амар тийм хурамч энэ гэж те тиймэрхүү зүйлийг одоо ярьшаа гэсэн үг Hailey-гийн фэнүүд. А зарим өөр хүмүүс болохоор яг би байгаа байхгүй юу? Би яг тэр хүмүүстэй нэгдэн. Энэ хоёроос хоёлангаас нь залхаж байна. I'm so over it. I'm so over it. Бүр амар та нарын залхаж хүрэхгүй нөө. Бүр ёо I don't care about any of them actually. Би одоо бүр ингэ залхаад альныхаа талд орохгүй бүр ингэ хоёулаа амар тэнийг мэрээд байгаа байхгүй юу те. Hailey чахтасаа тийм гачи ярих хэрэггүй байсан, publicist-ийнхаа үгийг сонсох хэрэгтэй байсан. Selena Gomez ч гэсэн тийм худлагаасаа хоригч одоо юу лээ be kind гэж байгаа мөртлөө ийм сонин бүр улам ингээд тэ гал асаасан юм хэлэх хэрэггүйсэн. Зүгээр л энэ хоёр би бинийг мартаад явах хэрэгтэй. You know what I mean? I can't. За тэгээд энэ хоёр энэхүү зүйл босных нь яг тэр өдөр заяа ингээд Selena Gomez-ийн одоо энэхүү story энэ гарч ирээд ингээд яг амар ингээд буцалж ирсэн үе нөхгүй сошиал медиа дээр тэгсэн чи яг тэр өдрөө энэ хоёр тааралцсан байгаа хоорондоо нэгэн ивент дээр явж исэн хамтдаа яг хамтдаа ч юм те ямар ч нэг ивент дээр хоёулаа ингээд явж исэн байхгүй ямар ивент вэ гэхээр Academy Museum Gala за тэгээ хэдүүлээ одоо жоохон сэдв өөрчлөөд энэхүү Academy Museum Gala гэдэг энэ ивентний тухай яриадах. За 10 сарын 18-ны өдөр 2025 оны Academy Museum Gala болж өнгөрсөн байгаа. За энэхүү ивент нь болохоор бас л одуудын бөөнөрөө оролцдог юм ивент байгаа. Тэгээд та нар бол зарим хэрэг мэдэхгүй бол энэ одоо ямар ивент гэдэг юм болоо гэж мэдэхгүй байгаа хүмүүст нь ингээд тайлбарлаад хэлээд өгөхөд энэ бол 2021 оноос хойш ингэж зохион байгуулагдаж байгаа ивент ахгүй юу. Тэгээд энэхүү ивент нь дандаа 10 сард болдог. Яагаад вэ гэхээр яг энэ нь болохоор ер нь баг нөгөө нэг award season-ыг эхлүүлж байгаа одоо ивент гэж хэлэх юм уу? Award season-ыг ер нь бол 11 сараас 2 сарын хооронд гэж боддог. Энэ үеэр чинь нөгөө нэг хамгийн том гэсэн одоо шагнал гардуулах ёслоо тэ award ивентүүд болдог байгаа. Oscars одоо Grammys гэл одоо юу гэдгийг тэ бүхэл одоо awardууд шоунууд яг энэ үеэр болдог. Тэгэд энийг award season буюу одоо шагнал гардуулах ёслолын улирал гэж бүр нэрлэлчихсэн байдаг. За тэрийг одоо баг нээж байгаа ухаантай ийм ивент юм. Гэхдээ энэ ивент нь болохоор ерөөсөө тэгэж одоо шагнал мангал гардуулах ч юм уу тийм ямар ч яслал биш. Энэ нь яадаг вэ гэхээр одоо энэхүү Холливуудын алдартай одууд чинь баян одууд чинь нийлж агаад ингээд нэг тийм fundraising буюу мөнгө босгох тийм ивент ахгүй юу? Юун дээр мөнгө босгож байна гэхээр ер нь бүх одоо урлагтай холбоотой зүйлс гэсэн үг. Art, filmmaking, за тэгэл fashion, music, education, боловсрал энэ гэл тэ иймэрхүү одоо арттай холбоотой бүх одоо иймэрхүү сектууд дээр ингэж мөнгө босгодог одоо donation fundraising team event гэсэн үг. За тэгээ энэхүү ивент дээр маш олон A-list celebrity-нууд ирсэн байгаа. За түрүүн хэлсэнчлэн Hailey Bieber, Selena Gomez хоёулаа ирсэн байгаа. Йоо би бодоод байгаа байхгүй юу? Энэ хоёр яг ингэж би бинийг олж харсан болов би ингэж cross path хийсэн болоо те бүр ингэж би биний хажуугаар зүрх ч юм уу те ядаж 0-д тааралцсан ч юм уу ямар нэгэн тийм контакт үүсгэсэн болоо гэж би бүр амар мэдмээр байгаа байхгүй юу. Ямарсан тэр талаар бол ямар нэгэн тийм мэдээлэл гарч ирээгүй байгаа. Энэ хоёр хамтдаа ингэж ойролцоо байгаа ч тийм зориг байхгүй байгаа байхгүй юу. За ямар ч Hailey Bieber болохоор Kendall Jennerтэй хамтдаа ирсэн харагдчихжээ. За Hailey-гийн өмсөн platinum одоо dress нь бол айгүй их тэгж хүмүүсийн анхаарлыг татсан байгаа. Тэгээд хамгийн шилдэг хувцалсан best dressed одоо одуудын нэг нь болсон гэсэн яг энэ хүү ивент дээр ямар хувцамсан надад ер нь аягүй сонирхолтой харагдчихсан. Ямар dress өмсчихсэн байсан бэ гэхээр Schiaparelli branding Spring 2025 коллекцийн одоо team dress-ыг өмссөн байгаа байхгүй. 2025 оны хаврын коллекцид орсон ийм гоё даашин зэг өмссөн байлаа. Үнэхээр сонирхолтой dress байсан. Анх харахад бол what the fuck гэж би харсан байхгүй ямар сони юм өмсчээ вэ гэд. Тэгээд сайн хараад ахаар айгүй гоё юм шиг гоё харагдчихсан. За тэгээд харин Kendall болохоор хүмүүст ёо Kendall жаа үнэхээр boring юм а те. Модель хүн байж нэг айтайхан гоё ингээл тест вау гэсэн те. Тим одоо хувцснууд өмсөхгүй дандаа л нэг хар плаж өмссөн явж байгаа. Ингээд ер нь ингээд тийм манайхаа ер нь ингээл Kendall янз бүрийн ивентүүд дээр яваад харахад дандаа л ер нь нэг тийм адилхан загвартай хар плаж л өмсөө яваад байдаг.
Тэгээ яг л тийм харагдчихсан. Тэгээ хүмүүс бол айгүй уйдгартай байна гэж ярьжсэн. За энэ хоёр ингээ хамтдаа хурж ирээд хамтдаа улаавсны ясал дээр ингээ зураг мурга авахуулаад байж байгаа нь харагдсан. За зэрэгцээд Selena Gomez нөхөртөөгөө ирсэн байлээ. Benny Blanco Newlyweds ирсэн байлээ. Тэгээд хоёул айгүй гоё харагдчихсан. Айгүй тийм өмссөн хувцснууд нь айгүй тийм зөгтчихсэн хоорондоо. Тийм гоё харагдчихсан. За тэгээд энэ дээр бас хүмүүс ярьж байгаа хгүй юу. Тэгээд эхлээ ярьж байгаа нь бол угсаа ойлгомжтой. Яана энэ хоёртой саяхан одоо ийм бахан фьюд болоод интернетээр одоо юм болоо явж хахад драма болоо явж хахад хоёулаа нэг юм дээр очсон байна. Яаж байгаа бол би бинийг харсан болоо яасан болоо ийсэн болоо гэж бахан юм ярьжсэн. Түүнээс гадна хүмүүс ингэж ярьж байгаа хгүй юу. Харал та ялгааг нь хар. Хоёулаа гэрэлжсэн эмэгтэйчүүд. Хоёулаа нөхөртэй. Тэгсэн мөртлөө нэг эмэгтэйг нь болохоор нөхөр нь дэмжиж хамтдаа ивент дээр хурж ирээд ийм гоё аз жаргалтай хосод байна. Тэгж яхаа нөгөөдгийг нь хар. Хизээч нөхөр нь тоож ирдэггүй. Өөрөг нь хизээч юм ивент дээр ингэж тоож нөхөр нь дагаж очтгоо. Дандаа л энийг ганц бие эмэгтэй шиг л ингээл ганцаараа ч юм уу эсвэл нэг ганц бие найз найзтайгаа ингээл нэг single ladies юм шиг явж явах юм да хөрхидөө энэ гэж те тэгж ярьж байгаа хүмүүс айгүй их байсан. Тэгээд ялгааг нь хардаа энэ гэл те тэгж ярьж байгаа хүмүүс айгүй их байсан. За энэ ивент дээр ирсэн бас нэгэн хүний outfit нь бол үнэхээр хүмүүсийг цочруулсан байгаа. Тэр нь болохоор Kim Kardashian. Of course it's Kim. Тэ ямар авц өмссөн байсан бэ гэсэн чинь ёо манайхаа. Та нар санаж байгаа бол 2021 оны Met Gala дээр Kim ямар авц өмссөн ирснийг та нар санаж байна уу? Баг Kim гэдгийг мэддэхгүй. Хав хартай бүр нүсэн тэр чигээр хар. Тэг бүр ингээ царайч харагдахгүй ингээ маск өмсчихсэн тэ бүр ингээ толгоогоо ингээ царайгаа бүхэлдэн ингээ халахлаад ийм маск өмсөд тийм нэг хүн ирсэн чинь хүмүүс бүр Kim ч мэдгүй тэгээд папараццийн асуувал те хүн энэ хин бэ гэж тэгсэн чинь хүмүүс наад чинь Kim Kardashian байж тээ гэж ойлгож мэдлээ те яг тийм нэг хувц өмссөн байснаа та тэгсэн чи яг тийм төрлийн хувц өмсөд хүрээд иржээ. За яг тэр 2021 оныхоо Met Gala-гийнхаа outfit-ийг тэгж reminisce хийсэн тийм хувц өмсчихсэн байсан. Ямар гэхээр та нар одоо харж байна те. За яг платинагийн хувьд бол надад айгүй таалагдсан. Гэтэ энэ дээр бас хүмүүс яриад айгүй тийм сонин надад бол платин таалагдсан. Гэтэ хүмүүсийн ярьж байгаа болохоор ямар гачин одоо тэг корсет нь яг энэ биенийхэн хэсгээр нь бол корсет байгаа байхгүй те. Гэтэ корсет нь айгүй тийм сонио хэлбэртэй ингээд хавиргыг нь айгүй ингэж харагдуулдаг ч юм одоо юу нэг нэм хоёр юм давхар юм харагдаад байгаа байхгүй. Тэгээ айгүй муухай онцгүй шейптэй корсет энэ дэр гэж хүмүүс ярьж исэн. Гэтэ хамгийн хүмүүсийн анхаарлыг татсан юм нь болохоор тэр нүрэ халахалцсан байгаа юм. Бас нэг даавгаар ингээд те яг плачтайгаа адилхан өнгийн тийм нэг даав шиг юмар ингээд нүрэ тэр чигтэн толгоогоо ингээд халахалчихжээ. Тэгээ тэрнийхээ дээр ингээд баахан алмаазан зүйлт хүзүүний зүйлт зүүчгэж. За тэгэл хүмүүс ч өстө what the fuck is this гэлдэ бөө юм болсон. Тэгсэн чинь Kim ингээд ярьслаа хөхтөө бол хэлсэн байхгүй юу. Оо миний те энэ маскны доор бол би ингээд бүр full glamтай байгаа гэж байгаа байхгүй. Бүр ингээд тэр чигтээ нүрээ ингээд бодуулчихсан. За нэг makeup artist Mario гэж залуу байдаг те. Mario ингээд бүр амар гоё full glam хийж өгчихсэн. Үсмсээ ч гэсэндээ ингээд full ингээд амар гоё засуулчихсан байгаа. Гэхдээ би яг бүр last minute ийм шийдвэр гаргасан гинэ. Нүур мөрөө бодуулчихад үсмсээ янзлуулчихад хүй би ерөөсөө ингээд ийм таав ингээд нүрээ халахмаар байна. Таавгаар нүрээ халахмаар байна гэж хамгийн одоо яг event болохоос хэдхэн минутын өмнө те ингээд шийдээд ийм юу зүүчихсэн. Таав зүүчихсэн. Яагаад гэх юм бол энэ бол миний Skims гэд брендийг айгу тийм embody хийсэн юм шиг те. Тэгж харагдуулж байгаа учраас би ингээд нүрэ халахлахаар шийдсэн гэж хэлсэн. Honestly, I flew in my favorite makeup artist, Mario, from New York, and this was kind of a last-minute thing, so I'm sure he's not so happy with it, or maybe Wait, you had your makeup done and then you did this? Yeah, full hair and makeup, yeah, for this. I'll probably take it off upstairs to eat, right? За нэрээ сая full glam гэж ярьснаас Kim Kardashian саяхан өнгөрсөн 7 хоногт Call Her Daddy podcast-н дээр орсон байгаа Alex Cooper-ийн тэрэндээ зөндөл олон юмнуудын тухай ярилцчихсан. Гэхдээ Alex ингэж асуусан байхгүй Kim-ээс яг нэг жилд glam тэг ингээл нүрэ бодуулах хүсэн янзлуулах энэ гэдэг тэ одоо appearance дээрээ хэрэг мөнгийг зарцуулдаг вэ гэж асуусан байхгүй юу. Тэгсэн чинь яг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол $100 хүрэн шүү гэж хэлсэн. Oh my god, isn't that crazy? Нэг жилд нүрэ бодуулах үсмсээ янзлуулах дээрээ нийтдээ ингээд $100 зарцуулдаг гэсэн. How much a year do you spend on glam? Well, a lot. Like 6 figures? 7 figures? It could be $1 million, you know? Isn't that crazy? Тэгээд дараад нь хэлж байгаа байхгүй хин Kim. Би тэгтээ ер нь энгийн юмнууд хэрэг үнэтэй гэдгийг мэдгүй одоо чинь сүү ч юм уу те
тиймэрхүү одоо хүний хэрэгцээндээ одоо ийм хоол хүнсмэсний тийм энгийн зүйлүүдийг хідэн төгрөг байдгийг бол би мэддэггүй шүү дээ гэж хэлсэн байхгүй. Тэгсэн чинь хүмүүс бас амар их доромжилсан байлээ. Йоо ёстой юу гэсэн үг энгийн юмнуудыг мэддэггүй энэ гэж юу яриад байгаа юм хэвээр өөрийгөө юугаа бодцсон энэ гэж амар доромжилсан хүмүүс байлаа. Гэтэ зарим хүмүүс болохоор ингэж тайлбарлаж байгаа байхгүй. Энэ хүн тэг ингээ Ким өөрийгөө бүр ингээ амар хэмд бодцсон хэвээр би тийм юм ихтэй юу гэдэг хідэн төгрөг байдгийг мэдгүй гэж хүмүүс доромжилж хэлээд байгаа зүйл бол биш. Яг үнэхээр хүн бүр амар мөнгөтэй болчгоор те billionaire долларын тэрбумтан болчихсон үед бол хүнд бол ингээд сүүг $5 авахгүй те та нар зүгээр бодоод үз $5 бол хүнд тэрбумтан хүнд бол баг бидний хувьд пенни шиг л байгаа байхгүй те бид нар бол одоо Америкт одоо зооснууд гэдэг чинь манай Монголд бол зоос байхгүй те Америк зооснуудтай хамгийн одоо жижигхэн одоо мөнгө нь гэдэг юм бол 1 цент гэх юм бол пенни байгаа шүү дээ. Хинч пенниг бол ингээд баг хайсан ч тоодоггүй шүү дээ те. Баг пенниг ингүүд юу вэ гэж бодно шүү дээ те. Тэрнтэй адилхан гэсэн үг байхгүй. Энэ тэрбумтнуудын хувьд бол ингээд $5 сүү авах те $5 гэдэг бол юу ч биш байгаа. Бидний хэрхэн пенниг одоо пеннид ханддаггүй тийм л байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс бол ингээд ийм их мөнгөтэй хүмүүс бол үнэхээр бусдыг доромжлаад те би өстой тийм энгийн юмнууд хідэн төгрөг байдгийг мэдгүй гэж гайхуулж хэлж байгаадаа биш үнэхээр мөнгөний хувьд те ийм их мөнгөтэй болчоор тэгээд ингээд хүний brain тарих бол ингэж үнэхээр comprehend хийж чадхаа болчдөг юм а гэж тайлбарснаа тэрнтэй бол би бол санал нийлэхэр байгаа. Үнэхээр ингээл яг хүн $5 сүү авсан байна уу энэ гэл тэрийг ингээ хараад явахгүй л ахгүй те шууд л авна гэсэн үг. Заавал мөнгө хідэн төгрөг байна гэдгийг харахгүйгээр шууд л авна гэсэн үг байхгүй юу? I mean, I don't have a concept of what like certain simple things cost, which really is, you know, I'd like to know a little bit more about what like a milk carton cost and, you know. За тэгээ энэ хувцалтаас нь болоод хүмүүс хүүе Ким Каньяга санаад байгаа юм болов уу? Каньятэйгээ боцоож нийлмээр байгаа болов уу гэж тэгж ярьж байгаа. Яг бол Каньятэй байх үедээ л Ким ч нэм сонсон хувцсанд өмсдөг байсан шүү дээ. Айгуу сонсон хувцснуудыг өмсвөл тэгэл Канья одоо Кимээс алчсан байсан ч гэсэндээ те одоо өөрийнхөө шинэ ихнэр те одоо Бианкада ч гэсэндээ ямар ч хувцсанд өмсүүлдэг байлаа те. Тийм болохоор Ким одоо ийм хувцсыг өмсөө явж байгаа юм чинь Каньяга санаад байгаа юм биш үү энэ гэл баах юм ярьсан байна лээ. За түүнээс гадна хүмүүс зарим нь ингэж ярьж байгаа. Энэ хоёр баг эргээд нийлцсэн баха. Канье Ким хоёр ингээд нууцаар эргээд нийлчихсэн. Тийм болохоор ийм хувцс өмсөд байгаа. Гэтэ яг одоогоор зарлаагүй байгаа хаа гэж ярьж байгаа. Тэрийг бол би худлаа гэж бодож байна. Угаасаа энэ хоёр бол нийлэхгүй гэж бодож байна. За Кимээс гадна өөр хин очсон байсан бэ гэхээр Jenna Ortega байсан. Jenna Ortega-гийн өмссөн хувцас айгуу гайрагдчихсан нэг тийм бас та нар би саяхан ярьжсэн шүү дээ. Emmy Awards дээр Jenna Ortega-гийн хувцас надад айгуу таалагдсан гэд хэлжсэн нэг тийм том чулуутай алмазан ийм тийм холбочихсон mesh top байсан гэд те. Яг тийм яг тэрнтэй төстэй дөө. Гэтэ тийм чулуун болуугаар хийсэн mesh биш. Зүгээр нэг тийм metal байгаа байхгүй нэг төмрөөр хийсэн юм шиг те. Нэг тийм сонирхолтой хувцас өмсчихсэн байсан. Надад бол айгуу таалагдсан. За түүнээс гадна Charlie XCX очсон байна лээ. Addison Rae байсан. За Sydney Sweeney байсан. Sydney Sweeney-гийн хувцас нь бол үнэхээр гайрагдчихсан. За тэгсэн чинь Sydney Sweeney-гийн тэр зураг бичлэгийнхэн доор хүмүүс хүүе чи нөгөө jeans яагаад өмсөв юм бэ? Баахан тийм бичсэн байсан. Where are the jeans? Why aren't you wearing your jeans? Эндэр гэдэг нөгөө нэг American Eagle-ийн рекламаас л хүмүүс тэгж баахан troll юмнууд бичсэн байна лээ. За Demi Moore явж исэн, Olivia Rodrigo ирсэн байна лээ. Cara Delevingne ирсэн байна лээ. Нэр Cara Delevingne гэснээс манайхаа 2-7 хоногийн өмнө юм уу? За бараг сарын өмнө юм болсон үйл явдал байгаа байхгүй нөгөө Paris Fashion-ыг болоод өнгөрсөн шүү дээ. Тэгсэн чинь Paris Fashion Week-ийн үеэр Cara Delevingne нэгэн ивент дээр те нэгэн fashion шоуны ивент дээр ингээ очих гээд хүмүүстэй ингээ очиглаа зогсож байгаа байхгүй. Тэгээ нэг харанхуй шүнэлцэн бахад ингээ нарны шил зүүчихсэн байгаа. Тэгээ тэр нөөрийнх нь стайл нь outfit choice нь л байсан байгаа хэл та. Тиймэрсэн нэг тийм ивент орох гол ингээл очиглаа зогсож байгаа байхгүй. Тэгээ айгу тийм frustrated харагдсан байхгүй. Ингээ хүлээмэргүй ингээ очронд хүлээмэргүй залхачихсан ингээ харагдчихсан. Тэгжсэн жоохон дайрах гал тэгснээр нэг уртлынх нь одоо тий шалгаж оруулж исэн хүн эмгтэл очингуудаа ингээ нүднэшлээ аваад би Cara Delevingne байна гэдэгтэй намайг одоо яагаад ошиглуулад байгаа гэсэн ухаанд те би бол Cara Delevingne байна л таньж нөө гэд тийм байдалтайгаар ингээд нүднэшлээ ингээд янгуудаа ингээд яваад ордог. За тэгсэн чинь буцаад хөрөөд ирчихсэн байдаг. Буцааж ингээд алхаж хурж ирээд
цаана оруулаагүй юм шиг байна. Босож хурж ирээд та ингээд тэгсэн ч гэсэн таны Cara Delevingne явах чинь хамаагүй та очрлогоор очрлоо гэж хэлсэн юм шиг байгаа юм. Буцаж хурж ирээд дахиад очрондоо зогсож байгаа нь харагддаг. Тэгэл хүмүүс баахан одоо Cara Delevingne өөрөө юугаа бодсон юм бэ те? Адилхан л наад шоу одоо фэшн шоунууд дээр чинь дандаа л инфлюенсер дандаа л одууд л байгаа байлгүй дээ. Тэгэл заавал уг яна Cara Delevingne байна гэл те бүгдийг л ингээл очрод дайруулж оруулах ёстой биш штэ. Адилхан л очророо л ороочтой энэ дэр гэл хүмүүс баахан юм биччихсэн байсан. Замарсан Cara Delevingne ингээд энэхүү ивент дээр бас явж исэн. За түүнээс гадна Hilary Duff явж исэн байна. Hilary Duff үнэхээр гоё ярагдчихсан нэг тийм үзмийн агаа өнгийн плачиг өмсчихсэн байгаа байхгүй. Үнэхээр гоё ярагдчихсан. Түүнээс гадна Hilary Duff чинь уул нь бол жоохон намхан төрлийн хүн шүү дээ. Тэгсэн чинь тэр өмсөн плач амар урт болохоор өөрийг нь айгу урт өндөр харагдуулж илээ. Ямар ч гоё ярагдчихсан. Тэгээд Hilary Duff гэснээс манайхаа Hilary Duff саяхан Atlantic Records-тэй лейблтэй ингээ гэрээ хийчихсэн байгаа. Тэгээд хөгжмийнхаа индустрийн буцаж ирэх гэж байгаа гэсэн. За манай millennial үеийнхэн бол те сайн мэдж байгаа Hilary Duff ч бол те тохоо үеийнхаа It Girl байдаг байсан. Кино мөнөд амар гоё те алдартай болдог байсан. Тэгээд түүнээс гадна дууд болдог байсан. Бас дуу мөн аягүй гоё байдаг байсан те. Тэгээд буцаад хөгжмийнхаа индустринд эргэж ирэх гэж байгаа гэсэн шүү. За манайхаа ямар ч гэсэн Academy Museum Gala гэдэг ийм ивент болоод өнгөрчээ. Бас л Star Studded event болж өнгөрсөн байна. One strike, two strike, let me get the